Сайн байцгаана уу? Дараагийнхаа бичлэгээр уулзаж байна. Энэ удаад 16:8 мацаг буюу өдрийн 16 цагт нь юу ч хийхгүй. Үлдсэн 8 цагт нь хооллох арга барилыг та 1 сарын турш тууштай хэрэгжүүлэх юм бол таны биед ямар үр дүн гардаг талаар ярилцъя. Хэрвээ та 16:8 мацгийг 1 сарын турш тууштай хэрэгжүүлэх юм бол 1.8-аас 2.7 кг-ийн найдвартай хасагддаг. Үүнийгээ та эрүүл хоолтой хослуулах юм бол үүнээс ч илүү хасах боломжтой. Миний нэг таньдаг хүн 16:8 мацгийг кето дэглэмтэй хослуулж барьж байсан. Тэгэхээр яах вэ гэхээр хоол идэх 8 цагтаа кето дэглэм буюу ямар ч нүүрс ус хэрэглэхгүй хооллосон гэсэн үг. Ингэх юм бол үр дүн нь 5 кг-аас 8 кг хүртэл хасах боломжтой байдаг. Мөн 16:8 мацгийн хамгийн гол үр дүн нь эргэтэн орчмын буюу дотор уух идэвхтэй хайлтдаг. Бүслэгийн тойрог мэдэгдэхүйц багасаад бэлхүүс тань нарийсч харагддаг. За тэгээд бусад хатуу дэглэмийг бодох юм бол булчингийн масаа алдахгүйгээр зөвхөн өөхөө хайлуулах гээд маш олон давуу талтай. Эрүүл мэндийн хувьд юу болох вэ гэвэл инсулины мэдрэх чанар сайжирна. Магадгүй та инсулины дүжрэлтэй байсан бол дүжрэл, арилж, мэдрэх чанар нь сайжирна гэсэн үг. Цусан дахь сахарын түвшин тогтворжин, цусны даралт болон холестерины хэмжээ хэвийн хэмжээнд очино. Мэдээжийн хэрэг мацаг барьсан эхний хэдэн өдөр өлсөх, ядрах мэдрэмж байнга л төрнө. Гэхдээ та хичээгээд л байх юм бол 3 дахь эсвэл 4 дахь 7 хоног гэхэд таны эрч хүч сэргэж өдрийн турш ядрахгүй сонор сэргэг байх болно. За ингээд 16:8 мацгийг амжилттай барихын тулд та дараах зүйлсийг анхаараарай. 16:8 мацаг нь илчлэг хязгаарлаж байгаа хамгийн хялбархан бөгөөд үр дүнтэй арга гэдгийг дахин хэлье. Гэхдээ та идэх 8 цагтаа хэтрүүлж идэж ерөөсөө болохгүй. Мөн чихэрлэг болон хэд боловсруулсан хүнснээс аль болохоор татгалзаад шим тэжээлтэй хоолыг сонгох юм бол үр дүн тань 2 дахин хурдсах болно шүү. За тэгээд мэдээж хэрэг мацаг барьж байхдаа дасгал хөдөлгөөн, ялангуяа хүчний дасгал эсвэл гүйлтийн зам дээр 30 минут хурдтай алхах нь таны булчин хамгаалж бодисын солилцоог идэвхтэй болгож өгнө. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа.